Далдын янз бүрийн чадвар байхгүй хэдий ч үл үзэгдэж хүн болж чадна гэвэл яах байсан бэ? Анимны маань гол дүрийн хүү болох моб бол яагч тийм хүчгүйч гэлээ. Үл үзэгдэж болж чадна. Яаж вэ гэвэл зүгээр л ангидаа байгаа хэдий ч хинж түүнийг анзаардаг учраас. Ангидаа байсан ч гэсэн ирсэн юм уу? Ирсэн байж тээ. Гих жишээний үл үзэгдэгч хүн. Гэхдээ түүнтэй ганц ярддаг хүн нь үзмээ. Өглөөний мэнд мобыг хүн анзаардаггүй болохоор нь хичээлийн дундуур босож явбал анзаарах уу, анзаарахгүй юу гэдгийг нь сонирхолтой санагдаж туршиж үзхийг хүснэ. Үзмээж тэгж туршилт хийлэхийн тулд гуйж үзлээ, хацраа том болгож игдүүтэй царайтаж болж үзлээ. Бүр хөөрхөн царай гаргаад гомдж байгаа юм шиг ч харж үзлээ. Ерөөсөө болдоггүй дээ. Тэгэхээр нь түрүүнд туслах гэсэн юм хайж байгааг нь харсан болохоор тэрнүүгээр нь сүрдүүлж эхэлнэ. Эхлээд санал дээр сүгдэж сууж үзэхэд анзаарсангүй. Тэгэхээр нь босоо суучлаа. Анзаардаггүй. Бүр босоо зогсоодч тэр анзаарсангүй. Тэгэхээр нь за анзаарахгүй гэдэгт нь бүрэн итгэцэн сайхан нугарч байхад нь моб суугаарай. Бүгд эргэж харалгүй л яах вэ? Багш нь аль хэдийнэ мэдсэн байж л дээ. Моб сандарснаасаа болоод чичирч байхад хажууд нь харин үзмээ инээхэ болж чаддаггүй дээ. Хүүхдүүд нэг өдөр мобыг 2 удаа харсантаа гайхацсан л явж идэг. Энэ бол тэдний хувьд аз завшаанал гэсэн үг. Хагас жилийн хугацаанд нэг ч удаа хараагүй хүүхдүүд ч зөндөө байдаг. Гэхдээ бүр нэг ч удаа хичээлээ тасалж байгаагүй гэдгээс нь түүний хэр сайн үйл үзэгдэж вэ гэдгийг нь мэдэж болно. Гинэт учиргүй үзмээ уурлаад байдیں۔ Нөгөөх нь яасанг нь асуухад дуугардаггүй. Моб түрүүн хийсэн бүх үйлдэлүүдээ эргэн бодож үзэхэд яг л хуучин шигээ дэлгүүрээс юм ахт нь худалдагч нь анзаарахгүй. Яг л байдгаараа байсандаа яасан бол гэж бодтол ууг нь үзмээ мобтай өглөөний мэнд. Гэхдээ нь моб ард талынхаа үнтэй нь ярьж байгаа юм байна да гэж бодоод шууд явсан байдаг. Гэхдээ яалтчгүй тэгж бодохоор байсан л та. Яг араас нь хүүхэд хүрээд ирсэн болохоор хичээл болгоны дараа моб багш дээрээ очиод байхаар нь хичээл асууж байгаа мó гэсэн чинь хичээлдээ сууснаа л хэлэх гэж очдөг гэж авсан. Хэрв тийхгүй бол эрс авахт нь сул дуурч чухал мэдээж анзаарахгүй. Тэглээгээд хашгирчхаар хүмүүс энэ одоо юу вэ гэж бодчихгүй гэсэндээ байн очиж хэлдээмэ. Үзмээ мобыг жоохон ч болтугай бусадтай харьцаг гэж бодсондоо багш нь энэ асуултыг мэдэх хүн байна уу гэхэд багш би за үзмээ. Нөгөө би мэдэхгүй л дээ. Гэтэ моб мэднэ. Юу вэ би мэдэхгүй штэ гэд моб сандарч эхэлнэ. Үзмээ ардаас нь шивнээд хариуг нь хэлж өгч тусалдаг. Үнэндээ мобд туслах гэж л мэдэхгүй гэсэн хэрэг. Тэгсэн буцаагаад үзмээгээс өөр асуулт асуучтээ. Тэгсэн явж тэрийг нь үзмээ мэдэхгүй болж таардаг. Гэхдээ эсэргээрээ тэрнийг нь моб мэдчихсэн болохоор хариуг нь хэлж өгдөг. Нэгэндээ туслаад л улмал тотносдог. Амралтын өдөр шин тоглоом гарна гэд моб маш баяртай байсан ч нэг л дүнсгэр сууж ийн. Үзмээ юу басныг нь асуухад замдан салфетыг тарааж исэн байна л та. Ууг нь тэндээс авахыг хүссэн ч анзаараагүй юм байна. Гэхдээ яаж иж яагаад нэгийг авч чадсан байдаг. Бүр камер хүртэл мобыг анзаардаггүйгээ боддоо. Биеийн тамирын дараа моб өөрөөс нь муухай өнөр үнэртчих үедээ гэж бодсондоо үзмээгээс зайгаа бариад байхаар нь. Үзмээч өөрийнхөө гоё үнэртэй салфетигнаасаа хуваалцдаг. Тэгснээ бас одоо хоёлаа адилхан үнэртэй болчлоо те гэдэл. Ерөөсө мобыг зүгээр байлгахгүй байнгын өдөөстэй. Гэхдээ дараа нь тэр салфетика найзуудаа ч өхөөс харамлдаг. Хамт гадуур гарахаар болоход моб төрүүлээд ирчиж. Гэтэл нөгөө үйл үзэгдэх чадвар нь ажиллаад автомат хаалган мобыг хүн гэж танихгүй нээгдэхгүй байдаг шүү. Моб хаалганы өмнө наагур цаагуур нь гарч дээгүүр доогуур нь тонгоогоод бүжиглэж үзэж ч нэмэргүй. Сүүлд нь дардаг хаалга болохыг нь мэдээд ихэн ч хараагүй байлгүй дээ гэд ичсэн байдалтай дарсан ч хаалган таньдаггүй. Харин энэ бүх бүтлгүүтлийг нь үзмээ холоос VIP суудлаас харж байгаа юм шиг л ажиглаад зогсож идэг. Номын санд жоол хөгжүүлдэж аваад мобоос ном зээлэх гэж гэрт нь очингоо хоорондоо ойрхон амьдардаг гэдгээ мэдээд авна. Мобыг нилээн эрт гэрээсээ гардыг нь мэдчихэд эрт гардаг болт юм уу гэж бодоод бүр маргааш нь босдгоосоо ч эрт босож үсээ байдгаар нэг гөлчидл янзлаад бүр хичийнхээ хамгийн үнэтэй өнөртэй усыг нь хулгайлан түрхээд гардаг. Гэрээсээ гараад мобыг эрхийг нь хүлээж яг ирэх үед нь санамсаргүй таарж байгаа юм шиг л жүжиглдэг. Үзмээ моб сайн болоод ингэж хичээгээд байна уу? Аль эсвэл зүгээр л түүнийг өдөрт туртай юм болов? Бусдад анзаардаггүйгээсээ болоод шавхад цэцүүлчаад явж яхад нь мэдээж хинч түүнийг анзаарахгүй. Гэхдээ байнга л үзмээ яаж байгаа ч юм харцсан байдаг. Нэг зүг учраас хамтдаа явцгаана. Тэгсэн моб түлхүүрээ орхичиж харин ээж нь 2 цагийн дараа л ирнэ. Гэхдээ яаж 2 цаг ийм байдалтай хүлээх вүлээ? Ядчил цэцэрлэг түрээлэнгийн цоргоор үсээ угаах гэхэд нь гадаа хүйтэн орсон болохоор ханаа төрж магадгүй гэд үзмээ гэртээ дагуулад ирдэг. Шүршүрд орчоод явахдаа бас доглоод байгаамаа.
Үзмээ байнга л мобыг өдөөд ерөөсөө зүгээр суулгадаггүй. Хичээлээ тарсны дараа учир зүггүй яарад явахаар нь хүйе яац юм бол тоо гэтэл дүүтэйгээ цас орохоор тоглоно гэд амлцсан байж. Хүй хүүхдээ энэ чи ганцаар байж болохгүй штэ. Гэрийнхэн чи ханаага? Нөгөө байна л та. Ингээд тоглож явахт нь дахиад үзмээ олчихно. Үзмээгийн уух имийг нь дүүн уумаар байна гэсээр агаад ууснаа. Хүнтэй юмаа хуваалцах их дуртай болохоор үзмээд өгч уулгасныхаа дараагаар моб төхгөөд дайраад идэг. Моб болохоор шууд бус үнсэлт болчих гээдсэн болохоор ууж байгаа юм шиг л жүжиглдэг. Моб нэгэн тусгай сэтгүүл авахын тулд хаа байсан хол дүүрөө рүү явдаг. Яагаад вэ гэвэл нүүрэн дээр нь усны хувцастай хүн байдаг болохоор таньдаг хүн нь харахаас үнэхээр л ичдэг. Очиод авах гэтэл хүмүүс нэлээд овооролдоод зогссон болохоор нь цөөртөл нь хүлээж очивол урд нь байсан хүмүүс үзэж байгаад орхисон том хүний сэтгүүл байж юм. За байранд нь тавьчидөө гэж бодсон ч сонирхлон төрөөд харах гэтэл үзмээгч тэнд нь ажилдаг болж таардаг. Тэгснээ мобыг олж харснаа. Том хүний сэтгүүл харж байгааг нь мэдсэн байдаг. Ууг нь бүх үнэнгээ хэлээд л зүгээр буцааж өгөх гэсэн юм а. Гэсэн ч их чинь үзэж хард юм уу яа тийм. Яаж ч мэдээд байгаа юм бүү мэд. Сонирхолжийн төрөөд харж исэн юм уу те? Гэхээр нь бантаад сэтгүүлээ аваад л яаран явахдаа сурагчийн үнэмлэхээ унгачдаг. Түүнийг нь чихч нь олж таарад үзмээтэй нэг сургууль байхаар нь дүүдээ өгөнгөө юу хийжсэн гэдэл бүгдийг нь хэлчихдэг. Өмнө нь хамт гадуур гарна гэд амласан байснараа хамт гадуур гарахаар болдог. Товлсон өдөр нь яг зул сараар идэг. Моб айл хэдийнэ төрүүлээд ирсэн хүлээж байхад нь хүмүүс анзааралгүй. Хүй бүр юугүй дээр нь суух нэ. Удаа хүлээсэн үү? Үгүй ээ, сая л ирлээ. Али гараа өгч доо гэж байрснаа. Даарсан болохоор нилээн удаан хүлээснийг нь төвгүйхэн мэдчихэв. Гэхдээ үзмээ зүгээр ч удсан биш. Мобд бэлэг сонгох гээл удчихсан байдаг. Бэлэг солилцъя гэж бодсон. Би сонгоогүй штэ. Аргагүй би хэлээгүй юм чинь гэснээ. Одоо яваад аваад ирэхгүй дөө гэж авдаг. Эмэгтэй хүүхдэд юу авахаа ерөөсөө мэдэхгүй. Дэлгүүрийг нь бараг хийцч тойрчив. Яна одоо даарч байгаа байх таа гэж бодоод буршуухан шиг бэлий сонгоно. Гэхдээ бас өнгөн дээр нь бөө юм болно. Бэлгээ арай гэж нэг юм сонгоод өгөхдөө ичээд яна өөр юм авдаг байжтэй гэж бүр бараг өөрчлөлт гуйдаг. Тэгсэн юу мобч эсэргээрээ үзмээ тэр бэлэг нь маш их таалагдаж. Харин ч үзмээ өөрийнхөө бэлгнээс ичээд эхэлдэг. Яагаад вэ гэвэл хурц тод шар өнгийн подолкон дээр гол дүргээд биччихэж. За байж байгаарэ. Намайг үздэг хүмүүсийн 80% нь сабаа дарахгүй үздэг юм байна. Хэрвээ та сабаа дараагүй байвал гээс дарчаад ороод ирээрэй. Дүүн хэд хоногийн турш нэг л зүйлээ үзэл цалдаггүй. Хүүхэлдэйн кино. Гэхдээ зүгээрш нэг үзэх биш, бүр донцсон хэмжээнд хүрсэн. Хувраад гэдэл нэг л өгүүлбэрийг дахин тавтана. Эхэндээ хөвгөлтэй байсан ч 30 минут өнгөрөхөд байдал нь огт өөрчлөгдөхгүй. Гэр доторх цаг хүртэл тэр дугаар л цохиж байгаа мэт санагддаг. Ээж нь нэг арга сэдээд хэрвээ мобыг дүүгээд аваад гарах юм бол стейк хийж өгөх санал тавьдаг. Гэхдээ гадаа гарсан ч асуудал шийдэгцэнгүй. Дүүн одоо ч зогсолтгүй хувраад гэсэрлэдэг. Яг л юмс дахин давтаж байгаа юм шиг л моб өмнө нь өөрөө энэ хүүхэлдэйн киног үзэж исэн. Бүр улаан ногоон шар фэн нь байсан хүний хувьд дүүнийг л буруу хийгээд байгаа юм шиг харагдаад исэн болохоор хувраад дүүн бүр илүү тогтолж нүдэн гэлэлцаад л бүр биширцэн. Ойр хавьд нь хөнгөө байсан болохоор нь моб ч өнгөрсөндөө дахиад нэг хийтэл. Юу вэ? Үзмээ бас л харсан бидий. Моб нэг өдөр хоёр өөр амьс өмсөд ирчихжээ. Гэхдээ 20 дугаар цаг биеийн тамир байсан ч хүмүүс анзаараагүй бэ. Тэгэхээр нь ч за анзаарахгүй байна дөө гэж тайван л байжээ. Үзмээ нэг л өөр харагдаад байхаар нь яг юу нь өөр болсон болоо гэдгийг нь ойлгохгүй байсаар байтал бүр хичээл нь дуусчихна. Багш нь ч үзмээг юм наалахаар болоход дали наач штэ. Тэгэхээр нь мобоос тусламж гуйцал өндөр ялгаа нэх байхгүй учраас нэг л болж өгдөггүй. Тэгэхээр нь шарандаа санал авчираад янзлах гэсэн ч гинэт л өөр амьс өмсөн байгаагаа санаад яг болох гэтэл үзмээ айл хэдийнэ өөр амьс өмсөн байгааг нь мэдлгүй л яах. Мэдээж яадаг вүлээ шоглож таарна шүү дээ. Үзмээ амьдралдаа нэг ч удаа өөрөө идэг уух зүйл авч үзэж байгаагүй. Тиймээс амхандаа хань татхаад мобыг хамт явахыг хүсдэг. Гэхдээ нэг асуудал гарна. Тэр нь юу уухаа ерөөсөө мэддэггүй. За мэддэггүй ч биш юм аа. Яг хоёр зүйлийн дунд гацчихдаг. Какао, матча латте гэдэл. Энэ хоёрын хооронд гацаж орхино. Сонголт хийх гэж байгаа юм биш. Бүр харин амьдралаа хамгийн чухал шийдвэрийг гаргаж байгаа юм шиг л үнэхээр нарийн төлөвлөсөн байж дээ. Гиснээс та нар ямар уух зүйл илүү дуртай вэ? Тэрнийг комент хэсэгт бичээрэй. Мобч дотроо хэрэг дүү байсан бол хоёуланг нь аваад гоогаа дуучиж болох л байсан гэж бодож байна. Яагаад одоо болохгүй вэ гэвэл шууд бус үнсэлт болчих гээд ичээд байна нөгөөх нь. Үзмээч ууг нь хоёлаа хоёр өөрийг аваад солиод амсчий гэсэн ч тэрийг нь моб шоглоод байна гэж ойлгоод мантун буз авахар болчихно.
Үзмээч бууснаас нь амсчий гэхээр нь моб за яжаар хуваагаад өгье гэж хэлж дуусаагүй байтал нь үзмээ шууд л нэг хазчихна. Тэр агш яг л удаашруулсан кино шиг л болно. Мобч дотроо би одоо яах ёстой вэ гэд гацаа зогсож яхад нь хүмүүс анзааралгүй мөргөөд өнгөрөхдөө бууцыг нь унгачтیں۔ Хайран бууц. Идэж жамжаагүйсэн штэ. 2 сарын 14 Валентины өдөр. Зарим хүүхдүүдийн хувьд энэ бол жилийн хамгийн чухал өдөр. Харин охтуудын хувьд сэтгэлээ илчлэх маш тохирсон боломж нь. Зарим хүүгүүд шоколад авахын тулд октод онцгой сайн ханддаг өдөр. Зарим нь төсвөрөө алдаж бурхан минь ганцхан шоколад өгчөөч гэж дотроо залбирдаг. Харин мобийн хувьд ердийн л нэг өдөр нь. Тэр өөрийгөө спортын од биш, сурлагаараа онцгой биш, гадаа төрхөрөөч бусдаас ялгархгүй гэдгээ хамгийн сайн мэддэг. Тиймээс Валентины өдөр түүнд ямар нэгэн зүйл тохиолдно гэж огт боддоггүй. Валентины өдөр мобийн хувьд бол ердийн л нэг өдөр. Өглөөс ирнэ хичээлдээ явна, гэртээ харин ном уншин тэгээл унтана. Амьдралын ийм л энгийн өдөр. Өөрөөр хэлбэл моб бол арын жүжигчин юм шиг л байдаг. Гэхдээ заримдаа хамгийн энгийн хүн л хин нэгний хувьд хамгийн онцгой нэг нь байдаг. Бага ангид нь Валентины өдрөөр багш нь бүх хүүхдүүдэд шоколад өгөхөр болж анги нь тэр чигтэл баяр хөөрөөр бэлхэж байхад мэдээж мобыг анзааралгүй алгасаад явчихна. Бусад хүүхдүүд бүгд шоколадтай баярлж суухад харин мобын ширээ хоосон. Гэтэ бараг энд нь дасцсан дөө. Гэтэл ширээн доор нэг шоколад байж ийн хүй. Хүүе юу вэ гэ харлаа. Байж даа гэ дахиад харлаа. Бүр 5 удаа харсан ч байж л байдаг. Өөрт нь хин ч өгөхгүй гэдэгт нь бат итгэсэн моб хүн орхиод явчих дээ. Гэтэ явж яага миний ширээн дээр орхичдаг байна гэсэн ухааны юм л бацаар. Гэхдээ тэр шоколад бол мобд зориулагдсан нь үнэн. Гэхдээ хин мобд өгсөн гэж бодож байна. Тэр хүн бол үзмээ байлаа. Бусад хүмүүсийн нүдэнд моб энгийн нэгэн хүүгэн бол харин үзмээгийн нүдэнд тайван ээлдэг даруухан чин сэтгэлээсээ. Тиймээс өөрийн шоколадаа чимээг өхөн мобын ширээн дээр тавьсан юм. Гэвч өгсөн гэдгээ хэлээгүй. Мобч тэрийг нь мэдээгүй. Үзмээ од болохоро хүнд ямар ч шоколад өгж байгаагүй. Харин эсэргээрээ байнгын шоколад авдаг байсан. Гэхдээ тийм хүнийг шоколад өөрийн гараар хийтэл нь өөрчилж байна гэдэг чинь их л мундаг байгаа юм да. Хүүе дүү минь хоолны тэмцээнд орох гэж байгаа юм уу гэх мэтчлэн шоглоно. Зүгээр л нэг юм хийх гэсэн юм уу? Нэг юм биш ээ. Нэг хүн зориулж хийж байгаа юм шүү. Эхний оролдлого. Үзмээ огт хоол хийж үзээгүй. Бүр ямар ч туршлагагүй хүн. Гар хийсэн шоколад хийнэ гэхээр ямар юм хийх нь ойлгомжтой штэ. Харваас илтгэхийн аргагүй юм хийчих нь. Харагдах байдал нь 10-аас 1. За гэтээ ингэж харагдж байгаа чи амт нь гоё ижил таараа штэ те. Гээд идсэн чинь бүр яг л харагдж байгаа шиг амттай. Амт нь 10-аас 1. Гэхдээ бууж өгсөнгүй. Дахиад хийн гэхэд энэ удаад ихчийнхээ завраар ихчтэйгээ хамт хий. Гэхдээ эцсийн үр дүн нь өнөхөөсөө хамаагүй дээр. Өнгө үзэмжтэй амт нь тэрийгэ дагаад үнэхээр гоё болчих. Гэхдээ ихчийнхаа хийсний хажууд бол өөрийнхөө эснийг харьцуулан дахиад гутраад унана да. Хөөх чинийх минийхээс илүү гоё амт болсон биз дээ. Яахаараа хоёулаа айлхан хийж хахад чинийх илүү гоё болсон мэт гэдэл амхандаа дүүгийнхаа сэтгэлийг өргөчих гээл үзэж тарна. Үзмээ хийсэн амттангаа харж хамгийн гоё хамгийн сайхан босонгоо мэдээж моб дүгэн шүү дээ. Түүний сэтгэлийг олон жил догдлуулсан тэр нэгэн хүүгүү. Моб өөрт нөгөөгүй гэж бодож байгааг мэдсэн үзмээч чамд өгсөн тэр охин ч их сэтгэлээ шингээж хийсэн баха гэдэл амхандаа өөрийгөө хэлчихгээл байгаа. Түүнээс хойш үзмээ нэг л ачаргалтай харагдах болсон бөгөөд гинэт инээгээд л бүр гэлэлзаад байгааг нь харсан найзууд нь шууд л анзаарчихна. Хүүе чи хүн сайн болцсон юм уу? Гүй гэж хэлсэн ч нүүрэн дээр нь тийм ээ гэд томоос том бичсэн юм шиг л харагдаж байгаа болохоор хэдий үгүй гэсэн ч итгэхгүй штэ. Найзууд нь шахсаар байгаад эцэст нь хэлүүлж чадна. Юу? Яагаад моб гэж спортдоо сайн биш, онц сурдаггүй, супер царайлагч биш штэ гэд баргал муулж яхад нь тэгж битээлээ гээд шууд уг газар гэлгүй өмөрөөд бүр сүйд хөөе. Өнөөдөр манай Боб өглөө нилээн эрт сэрчихнэ. Гэтэ ер нь л эрт сэрдэг хүн шүү дээ. Тэрнээсээ ч эрт сэрсэн гэхээр хизээж сэрсэн бүү мэд. Гэтэл гинтэл ангидаа хамгийн түрүүнд очино гэсэн мэрэгэн санаа төрнө. Гэтэ юуных нь мэрэгэн санаа байх втэ? Аль болох унтахыг хүсмээр юм. Би яасан бол буцаад унтнаа. Ингээд л яг л нэг сүртэй анимны гол дүр шиг л гэтэ аним л та. Ангийнхаа хаалгыг бүр сүр жавхлантайгаар нийлээ. Гэсэн чинь юу вэ? Хамгийн түрүүнд ирж рекорд тогтоолоо гэсэн чинь манай эртэж шуухай үзмээ айл хэдийнэ ирчихсэн. Суудлаа эзэлсэн сууж гин. Мобтай яг л адилхан шалтгаанаар эрт ирсэн үзмээ маань ганцаараа биш. Харин ярианы эрч хүчээр цэнэглэгдсэн байлаа. Хоёулахнаа үлцэн ангид хамттаас дуу сонсонгоо үзмээ мобоос өмнө нь зээлжсэн номныхоо тухай ярьсан чинь тэр нь ч мобийн хамгийн дуртай ном нь байсан бөгөөд тэрнийхээ талаар яриад салдаггүй. Үнэхээр л дуртай болтой. Нийтэж биш, дотогшоогоо мобийн сэтгэлийг нь нээсэн үе нь яг л дотны найзууд шиг л байлаа.
цаг хугацаач явсаар удахгүй цагаан өдөр болох гэж байна. Валентиноор авсан шоколадныхаа хариуг өгнө шүү дээ. Одоо манай мобийн хамгийн хэцүү даалгавар нь эхэлнэ. Мовч шоколад авсан болохоор хариу юм өгнө шүү дээ. Гэхдээ хэн бэлэг өгснийг тэр өөрөө ч мэдэхгүй. Хамгийн сонирхолтой нь үзмээ тэр хүнийг нь мэдж байгаа болохоор ядчил дамжуулчих болох юм байна да гэснээр бэлгээч аваад үзмээгээр дамжуулахаар өгдөг. Хүй мобо чи үнэхээр л анимны хамгийн анзаарахгүй залуу гэдэг цолыг алдахгүй юм байна л та. Тэр Валентины бэлгийг чинь өгсөн хүн яг одоо хажууд чинь анимэрээ сууж байгаа үзмээ штэ. Үзмээ өөрөө бэлгийг нь авчаад өөртөө дамжуулж өгөхөөр болоо сууж явахдаа юу бодож исэн бол моб минь тийм анзаарахгүй болохоор би чам дуртай юм болов гэж бодоо суугайз. Моб аним үзээд л байлгүй хаяач гэсэн хажуудах охиныхоо харцыг нэг анзаараарай да. Үзмээгийн төлөвлөгөө цаашдаа яаж өөрчлөгдөн өрнөх бол моб энэ утсыг тайлж чадах болов? Түүх цааш яаж үргэлжлэхийг мэдхийг хүсвэл манай сувгийг дагаж дараагийн ангийг нь хүлээгээрэй.